Тэгээд бүгдийн бас дараачийн бас залбирлын өдөр тэмжрээ хамтдаа орцгоё. Тэгээд Бурхны хүслийн дагуу сэтгэх ба сэтгэлгээний хүлээс гэж 33 дахь хичээл байгаа. Тэгээд өнөөдөр 33 дахь бичлэгэн дээр бүгдээр яг бодцгоо энэ аюутан маш асар чухал байгаа. Тэгээд залбирал ба бас энэ хөөс энэ сэтгэлгээний талаар судалж мэдхээс önө бүгдээр зүрх сэтгэлээс бэлтцгээе. Хаасаагүй бид ингээд янз бүрийн байдлаас давхар сонсож байгаа юм уу эсвэл ингээд ямар нэгэн байдлаар ингээд бид нэр давхар юм хийж байгаа зарим зүйлийг анхаардгүй заримдаа бас ингээд зүрх сэтгэл маань хаасаагүй ингээд тэнээд явчихдаг. Тэгэхээр зүрх сэтгэлээ бэлдээ. Харин сүсээ намайг дүүргэж өгөрөө. Миний зүрх сэтгэлийг бэлдэж өгөрөө. Өнөөдөр үгийг хүлээж авахд дамжуулахад тосолж удирдах өгөрөө. Эзний үгийг яг хүлээж авахыг сонгож байна. Есүсийн нэрээр залбирч. За бид хамгийн ихний ишлэл болохоор Ром 12:2 байгаа. Энэ үеийн явдал бүү нийцэгтэн. Харин зүрх сэтгэлээ шинжилснээр өөрчлөгдөж Бурхны хүсэл юу болохыг тухайлбал сайн, тааламжид төгс төгөлдөр хүслийг батлагдсан гэсэн байна. За энэ дээр ярих юм бол манай одоо маань 2019 онд дүнсний 3 дугаар үеийн хорт авдартай болоод гарны атгах шиг том хорт авдартай болоод хорт авдрыг нь хагалгаа 4 удаа хийгээд дуушгөр үүсэр хийлгээд 12 удаа хийм эмчилгээ хийлгээд тэгээд идгэрхгүй байсан 10 хийм хийлгээд идгэрээгүй. Тэгээ тухайн сэтгэлгээнд үнэхэр хэцүү чаддаг бүх аргаа удсан. Тэгээ бурханд итгэдэг бөөмөрүүлдэг гэдэг юм байсан. Сэтгэлгээний хувьд бол манай аав хизээч өнгөрье гэж бодоагүй. За одоо ингээд дууслагыг өвчнөд бууж өгөөгүй. Миний хувьд ч сэтгэлгээний дотор Монгол бурхны гайхамшигтай эдгээгч мотор угаасаа хүрдгийг мэддэг хүмүүсийг эдгэж чаддаг гэдгийг мэддэг байсан. Тийм болохоор би сэтгэлгээндээ хизээч аа маань эдгэрхгүй гэсэндээ бодлого байсан. Харин бурхан дээр ирвэл түүнийг эдгэх нэгт би мэдчихсэн. Тэгээ залбирлаар дамжуулаад эдгэрнэ гэдгийг ч мэддэг байсан. Тэгээ сэтгэлгээний хувьд тэр өөрт байсан энэ нэг өөрөө мундагтай биш шүү. Зүгээр л амьдралдаа болсон гэрчлэлийг таавагд хуваалцж байна. Тэгээ энэ хин нэгэнд бас ерөөл олгоё гэж бодож байна. Хүмүүс ингэдэг хорт авдар хүрэхээр хорт авдар тусангууд зарим хүмүүс ингэж байгаа хгүй яг эргэн тойронд байсан хүмүүс. За хорт авдар тусгардаа нэг 3-4 сарын дараа нэг өсрөөл жилийн дараа өнгөрдөгдөө гэдэг хүмүүс ярьж байгаа хүмүүсийн хамаатан саднууд яг тэр ярьсныхын дагуу сэтгэлгээнийхэн дагуу болж исэн. Харин бидний хувьд болохоор яг энэ өнгөрнө гэсэн тийм сонголт байгаагүй. Тэг хүмүүс тийм гаргаж ирж яриаггүй. Бид нар ч тийм яриа ямар сонголт байх болохоор яаж идэвхэрхүү л гэж ярьдаг гэсэн. Ийм мэдрээ хийгээд тэгээд яг эдгэрлийн нөлөөр бурхан эдгэгч гэдэг итгэжсэн сэтгэлгээ надад байсан. Тэр сэтгэлгээг бурхан Монголд надад өөрөө зааж гисэн өөрөө том конференцээр тэр Чарльз Нифон гэдэг пасторын номлол бас тэр үйлчлэлийг харж чад. Үнэхээр хүмүүс эдгэрдэг юм байна. Өгөх гэж байгаа босоод ирдэг юм гэсэн тэр сэтгэлгээг би хүлээж авсны дараа болдгийн юм мэдээд тэгээд тэр сэтгэлгээгээ зүгээр авдад амжуулцахгүй гэрчлэлээрсэн. Эхлээд хүлээж аваагүй дахиад ярьсан. Хүлээж аваагүй дахиад 3 удаагийн дараа ярьсны дараа өөр хүн бол хүнд ч хизээж итгэхгүй. Тэгтээ хүмүүс хэлж байгаа болохоор итгэхий бурханд итгэхийн аавгаа итгэе гэж орж ирсэн. Тэгээд товчхондог бол яг тэрхүү залбирлаар дамжуулж маань бүрэн эдгэрсэн. Одоо хорт авдаргүй 7 жил амьд зэрүүн сайхан бурхны гэрчлэлд урагшаа явж байна. Тэгээ бидний сэтгэлгээ үнэхэр чухал байна. Аливаа зүйлсээр бурхны үгийн дагуу сэтгэж гэнэ үгүй юу гэдэг үнэхэр чухал байна. Тэгэхээр энэ үеийн явдал бүү нийцэгдэг болохоор энэ үеийн явдалд одоо ингээл тэтэн сарын дараа тийм болдгийг хүмүүс ингэдэгдээ тэг хөвшөргөөр ингэдэг тэгдэг гэх мэт зэрэг тиймэрхүү зүйл сэтгэлгээтэй нийцэхгүй хэлж байгаа. Тиймэрхүү сэтгэлгээтэй хүн нийцэхгүй хүлээж авахгүй хэлж байгаа. Харин зүрх сэтгэлээ шинжилснээр өөрчлөгдөж гэж байгаа. Хүний сэтгэлгээ зүрх сэтгэлийг шинжилснээр өөрчлөгдөж байгаа. Тэгээ бурхны хүсэл юу болохыг мэднэ. Бурхны хүсэл бол өвчин махан биеийн өвчин дээр бид Христийн шарахаар эдгэрч магадгүй сайн залбируул эдгэрчээсээ ер нь эдгэрэх магадлал өндөртөө биш Христийн шарахаар аль хэдийн эдгэрсэн байхгүй. Тэгэхээр үннийг хүлээж аваад тэр сэтгэлгээний дотор нь яг энэ зүйлс нь юмгаар байгаа хүмүүс яг уу бурхны сайн тааламж төгс төгөлдөр хүслийг батлах гэж байгаа. Тэрийг мэдснээр тэр зүйлс нь амьдрал дээр бий болно. Хэрвээ тэрэнд үнээр жоохон ч гэсэн бүр нэг одоо юм зүүнний ором шиг тийм ганц зүг шиг жоох хэрэгэлзээ айдас орж ирэхэд тэр нь тархдаг. Бид ингээд дааваг урдаг штэ даавар ингээд дааваа ингээд маш хатуу дааваа жаад зах дээр ингээд жижигхэн л ингээд
өгчдөг. Жижигхэн ингээд хутгаар ингэжингүү тэр нонгоочонгоо тэрвээ бариад ахмал хэрвээ хатуу барьж байвал тэр аяанда урагддаг. Аяанда урагддаг. Урагцаараа тэр чигээр урагддаг тийм үү. Тэгэхээр тэр нь ерөөсөө ингээд зүгээр ээж явахад хатуу харин жижигхэн урахад л тэр нь ингээд урагддаг. Үүнтэй адилхан жоохон эргэлзээ, жоохон айдсыг зай завсар өгөхөд л энэ зүйлс нь тэгж дайрах юм уу тэр нь ингээд аяанда бүр ингээд тахах боломжтой болохоор тийм зай завсар өдрөхгүй. Бидний сэтгэлгээний тийм айдс юм уу эргэлзээний зай завсар өгөхгүй. Бурхны үгийн дагуу зөвхөн итгэрлээс гадна таны амьдрал яг одоо юу гэсэн байна? Ингээд эзэн Есүс итгэдэг чи болон чиний гэрийнхэн аврагдана гэсэн үг байна. Тэр үг юу гэвэл эзэн Есүс итгэхээр миний миний гэр, миний хамаатан сад, миний үеэл, миний холын хамаатан сад бүгд аврагдана гэсэн үгийг амьдрал дээр тунхлана. Тэднийг яг тунхлана. Тэгэд энийг сэтгэлгээ нь яг юм байна. Тэгээд тэр хүмүүс алидийн бурханд итгэсэн хүмүүс яг л бурхан ингээд эзэн Есүс итгэдэг чи болон чиний гэрийнхэн аврагдана гэсэн үгийг би хүлээж авч байна. Тийм болохоор энэ үгэнд биелнэ гэд тэр үгийг ингээд тунхлаа тэр хүмүүсийн төлөө залбирч байгаа бол тэр хүмүүс алидийн итгэгч хүн шиг тэртэй харьцах юм бол бурхны үг нь үнэхээр биелэх хүч чадалтай боломжтой юм аа. Тэгэхээр та бүгдд үнэхээр уриалж байна. Бурхан таны амьдрал дээр зүрх сэтгэлээ өөрчил. Бурхны хүсэл юу болохыг мэд. Тэгээ бурхны хүсэл нь юу юм бэ гэхээр хүмүүс аливаа зүйлсүүдийг энэ үеийн явдлын зарим зүйлсүүдийг энэ ингэжлээд тэгжлээд гэдэг зүйлийг бурхны хүсэл гэж хүлээж авчих гэдэг. Харин юу гэвэл бид бурхны хүсэл буюу сайн хүсэл, бидний тааламжит хүсэл, бурхны төгөлдөр хүслийг мэдээд батлах тун гэж байгаа байхгүй юу? Мэдээд амьдралдаа хэрэгжүүлж батлнаа. Тэгэхээр бидний оюун санааны шинжилэлт үнэхээр чухал байна. Тэгэхээр бурхны үгэн дээр юу гэсэн бэ? Яг таны амьдралын тэгэхээр таны гэр бүлийн хүн яг одоо бурханд итгэхгүй байна уу? Таны хүүхдүүд бурханд итгэхийг байна уу? Тэгээ яг бурхны хүсэл юу гэвэл эзэн Есүс итгэхтэн чи болон чиний гэрийнхэн аврагдана гэсэн тэр үгийг тунхлана. Тэр үгийг тунхлаад тэр үг биелэхгүй байх юм уу тийм яана ингээд аврагдахгүй байх үдэ гэсэн тийм зай засвар нэгийг ч өгөхгүй. Бурхны үгэн дээр ингэж тунхласан байна. Энэ нь биелнэ. Юунд ч бүү санаа зовоо. Аливаа зүйл залбирлаараа болон гуйлтаараа талархалтай байх тун гэж. Тэгэхээр талархалтай байх боломжтой юм байна. Юунд ч бүү санаа зүгээрээ санаа зовхгүй байх боломжтой юм байна. Тэгэхээр би нэг ч одоо боломж санаа зовлтонд өгөхгүйгээр би амьдрч чадна. Амьдрахыг би сонгох болно гэж бурхны өмнө тунхаснаар тэр нь биелдэг юм аа. Та бүдийг үнэхээр уриалж байна. Бурхны үгэн дээр бат зогсож сэтгэлгээгээ бурхны үг бол цорын ганц туйлын үнэн. Тэр үнэн дээр би бат зогсно. Ямар ч хэрэгэлзээ, ямар ч айцсахгүй гэдэг дээр тэр анхаарал хандуулах юм. Өнөөдрийн гол ярих зүйл бол энэ байна. Тэгээд Филиппо 4:8 дээр хэлэхдээ яг тэр сэтгэлгээл байна. Эцэст нь гэхээр ингээд явж байгаа л хамгийн төгсгөлт нь ах トゥ нараа юу нүн юм бэ? Юу нь хүндэтгэлтэй? Юу нь зөв? Тэгээ энэ дэрэг харах юм бол ингээд уншаад өнгөрөх яг юу нь үнэн гэж тэгвэл үнэн гэж юу юм бэ? Үнэн гэж юу? Яг үнэн мэднэ те. Тэгээд тэдгээр юмсыг бодож санацгаа гэж аахгүй. Тэдгээр зүйлсийг бодно. Яг үнэн гэдэг нь юу вэ? Бурхны үг л үнэн. Би Христийн шарахаар итгэрсэн. Миний гэрийнхэн аврагдана. Эхлээд бидний хаанчлалыг хайх тун. Тэгвэл эдгээр зүйлс нь та нарт ирнэ. Эдгээр зүйлсийг тунхалж чинь тэр нь зай завсар өгөхгүй. Ингээд тунхлаж урагшаах хүчтэй явсаар авахлна. Тэгээ юун зөв? Юун цэвэр ариун? Юун сайхан? Юун сайшаалтай байна? Хэрвээ альваа сайн үйл байгаа бол хэрвээ магтууштай ямар нэг юм байгаа бол тэдгээр юмсыг бодож санацгаа гэж хэлсэн байна. Тэгэхээр яг бид эдгээр талбарууд дээр ингэж мэрэгүү ухаанаар үргэлжлүүлэн урагшаагаа хандаж урагшаа явсаар байх нь чухал. Тэрхүү сайн зүйлсүүдийг бид бодож сэтгэж урагшаа явах нь чухал юм аа. Тэгээд 3 дахь ишлэн Колосай 3:1-3 дээр тиймээс хэрв та нар Христийн хамт амьлуулагдсан юм бол дээгэр хүзэлсийг ирсээр бай. Тэнд Христ тэгээд өмнөх ишлэлээр бас юу гэвэл юу нүний юм бэ гэж заримдаа хүмүүс ингэдэг. За би нэг хүнтэй гэрэлмээр байна. Нас маань жоохон оройтой байна. Гэрлэхгүй байна. Тэг магадгүй би ганцаараа явах ёстой юм лөө гэж хүн яаж юм эргэлзэх бодол өгч юм. Санаа өгч юм тийм үү? Тэгээ бурхан үнэхээр таныг гэрүүлтэй болоосаа гэж хүсэж байна. Яг Паул хэлж ганцаараа байхыг сонгодог хүмүүс байна. Тэгээ яг тэгж эргэлзэж байгаа хүмүүсээс яг та амьдралдаа хинтээ ч хизээж гэрлэхгүй. Би Паул хэлж бүх амьдралаа 100% бурханд зориулнаа. Би хүнтэй гэрлэх шаардлагагүй. Би өөрөөсөө одоо дотор оргилж байгаа тэр хүслүүдийг би дарж чадна гэж та амьдралдаа 100% шийдсэн. Хэрвээ шийдэггүй та нөгөө ангилгүй гэрлэх хэрэгцээтэй байна. Хэрэгцээтэй. Тэгэхээр бурхан танд хамгийн сайн бэлгүүдийг өгсөн. Сайн бэлэг дундаа гэр бүлийн хүн байхгүй.
Гэр бүлийн хүнд энийг ингээд яг хүлээж авахгүйгээр магадгүй намайг ганц бий байж утсан юм лөө. Магадгүй би өмнө уулзж исэн хүнтэйгээ би ингээд сайн авчруу ургуулаг болоод би салцсан. Хүүхдийн маань аавтаа би ингээд амьдрдаг байж тээ. Гэх мэт зэрэг харамсал, харуулсал гэдэг өнгөрсөн дээрээ бодоод ингээд зай завсар буюу хоёрдмал санаа бодлуудыг хүнд өгснөөрөө хүний нэг бурхны сайн тааламж төгс төгөлдөр хөслүүд нь амьдрал дээр нь биелнэ гэдэг зүйлс төр итгэдэггүй, итгэхээс садаа болдог байхгүй юу? Тэгэхээр тийм эргэлзээг шахаж гаргана. Яаж вэ? Бурхны үгийг тунхлаад тэг шахаж гаргана. Тэг зай завсар өгөхгүй. Бурхан таны амьдрал юу гэж хэлсэн мэн тэр нь биелэх болно. Бурхны үгэн дээр суух маш чухал. Бурхны иш үзүүлэх дээр суух үнэхээр чухал. Бурхан ингэж иш үзүүлсэн бол тэр нь биелнэ. Тэр Бурханаа тэгж үзэгдлээр үзүүлсэн бол тэр нь биелнэ. Энэ зүйлс зүйл үнэхээр эргэлзэхгүй. Бөрөгшөө явсаар хаханд болно гэдгийг нь сонгох юм аа. Тэгэд Колосай 3:1-3 дээр тиймээс хэрв та нар Христтэй хамт амьлуулагдсан юм бол дээгүрх зүйлсийг ирсээр бай. Тэнд Христ Бурхны баруун талд заларч байгаа. Та нар оюун ухаанаа газар дах зүйлсээр биш харин дээгүрх зүйлсээр төвлөрүүл. Учир нь та нар өссөн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурхан дотор ноцлогдсон юм. Тэгээд 2 дугаар эшлэл дээр анхаарлаа хандуулъя. Та нарын оюун ухаанаа гэж байна. Тэр бидний оюун ухаан биш үү? Газар дах зүйлс буюу идэх, өмсөх, уух зүйлсээр биш харин дээгүрх зүйлсээр төвлөрүүл. Яасан мөгөл дээгүрх зүйлсээ Бурхны хаанчлалын зүйлсээр төвлөрүүл. Бурхан энэ амьдрал дээр яг одоо юу хүсэж байна? Тэдгээрх зүйлсээр төвлөрүүл гэж байна. Тэгэхээр тэдгээрх зүйлсээр би төвлөрүүлэхийг сонгож байна гэд эзний өмнө өгөх болно. Энэ бол сэтгэлгээний талаар байгаа. Бурхны хүслийн дагуу сэтгэх ба сэтгэлгээний хүлээс хүн сэтгэлгээний хүлээнээр зай завсар болж өгдөг байхгүй. Тэгэхээр тэр зай завсрыг хүмүүс өгөхгүй харин хүмүүс өөрсдөө зай завсар өгөхгүй, айдсыг өгөхгүй. Яг болох гэж яана ингээд болохгүй л яана гэдэг тэр айдс бол тархан улам илүү тархан тань нөлөөлөд бүр ингээд хүлээстэй болгоод тэгээд бүтэн байсан сайхан биеийг чинь айдс тарангууд яана гэж янз бүрийн ургалж бодоод юм тэгэхээр айдсыг яг бурхан очрон бурхан бидэнд айдсын сүнсийг бас харин хүч хайр ба бие захир сүнсийг өгсөн юм аа. Шангаар тунгална. Учир нь бурхан бидэнд айдсын сүнсийг өгөөгүй юм аа. Би айхгүй гэж бурханад бүү ай гэж 365 удаа бурханы үгэндэр хэлсэн. Харин бурханад бие захирах ба хүч чадал тэрний сүнсийг өгсөн юм аа. Тэгэхээр тэр үгээр бурханы үгээр тунхалтна. Бурханы үгийг тунхлаж гаргаж ирнэ. Яг одоо таны амьдрал дээр нөхцөл байдал дээр яг ямар талбар хэрэгцээтэй зүйлс байна. Яг аврал хэрэгцээтэй нөө чөлөөлт хэрэгцээтэй нөө аливаа зүйлс төр юу хэрэгцээтэй яг тэр хэвээр талбар дээр бурхны үгийг бүгдээрээ тунхлаж бурхны үгийг бүгдээрээ мэдэж урагшаа явцгаая. Тэгэхээр зүйлсийг тунхалцгаая. Хамтаа залбирая. Тэгээ яг сэтгэлгээнийхээ хүлээсүүдийг эхлээд бүгдээрээ ингэж авч явах хэрэгцээтэй. Сэтгэлгээний хүлээсүүдийг явуулах хэрэгцээтэй. Тэгэхээр залбирцгаая. Бурхан минь яг таны өмнө ирж байна. Миний сэтгэлгээний донд махан бие болон өөрийнхөө хуваачсан альва зүйлс альва сэтгэлгээний хүлээс байгаа бол надад илчилж өгөөч. Намайг бүрэн өөрчилж өгөөч. Яг одоо би өөрийн зүрх сэтгэлийг Бурхны үгийн дагуу шинжилж өөрчлөгдөж байна. Бурхны хүсэл болох сайн тааламжид төгс төгөлдөр хүслийг дагахыг сонгож амьдралдаа биелүүлж батлахыг сонгож байна. Яг одоо сонсож байгаа хүмүүстээс хайцын сүнс нөмөрсөн байна. Санаа зовлтын сүнснүүд нөмөрсөн байна. Тэгэхээр яг ингээд хүүхдээс бол ялангуяа юм шүүх хуралдаа явж байгаа хүмүүс, шүүх хурал цагдаа шүүхээр явж байгаа хүмүүс байна. Бичгээртэй холбоотой тийм шүүх мөнгөтэй холбоотой зүйлсүүд байна. Бас яг тэр хүүхэд нь ингээд өвчтөд их жоохон хүүхдүүд байна. Жоохон хүүхдүүд, өвчтөө хүүхдүүд энэ төр сонсож байгаа хүмүүс байна. Ингээд итгэл найдвар орсон бурхан дүнгээр итгэдэггүй, итгэж амжааг байжгаад үнээр хүнд хэцүү хүмүүс байна. Яг үнэхээр яг тэр хүүхдийн итгэрлийн талаас залбирлаа, хувийн залбирлаас хийж болдог.
Тэгэхээр тийм залбирлаар хэвчээд бас коммент хэсгээр бас бичгээрээ би бүх комментиг уншдаг. Бүх комментиг би бас уншаад асуулт хариулах боломжтой байгаа. Тэгээд за яг эдгээр хүмүүс байна. Тэгээд бүгдээрийн чөлөөлтийн залбирлыг айдсын сүнс яг нэг бүчээ дараад аюу хэцүү болгосон. Ялангуяа хүүхэд нөвч байгаа хүмүүс нь яг ингээд өвчтөй байгаа хүмүүс, эргэн тойрны өвчтөй байгаа хүмүүс бүгдээрээ гараа өргөрөө хааллаа. Назарын Есүсийн нэрээр яг өвчтөй байгаа хүмүүс рүү дайрсан биен дээр наалтсан байгаа бүх айцын сүнсүүдийг Назарын Есүс нэрээр би хөөн залж байна. Гаргаж хайж байна. Яг л зайлцгаа гэж шааж байна. Тэнгэрлэгчүүдэд татаад гаргаж чөлөөлөөр эдгээр хүмүүсийг. Яг тэр өвчтөй хүүхдүүд дээр эзний бүгдээр яг гараа тавиараа өвчтөй хүүхдийн хажууд нь байгаа бол хатуун буухгүй байгаа хүүхдээ бол гараа тавиараа яг одоо хүүхдээ дагаа залбираа Назарын Есүсийн нэрээр яг одоо миний хүүхэд чи эдгэр Христийн шарахаар чи алитийн эдгэрсэн юм. Назарын Есүсийн шарахаар чи эдгэрсэн. Яг одоо чи бүрэн эдгэр гэж би тушааж байна. Бүх эдисүүд дархлааны системээ сонс. Яг эдгэр процессыг эхлүүл бүрэн эдгэр гэж тушааж байна. Есүсийн нэрээр эдгэр өвчнүүдийг би хөөн зайлуулж байна. Есүсийн нэрээр залбирч байна. Дагаа залбирсан гэдэгт итгэж байна. Хэрвээ залбирааг бол дахиад жоохон ухрааж аваад дахиад залбираа гэж хүсэж байна. Санаа зовлтын бодолтой хүмүүс байна. Тэдгээр хүмүүсийг залбирая. Санаа зовлж байгаа, санаа зовлтын бодлыг өгж байгаа, санаа зовлтод байгаа тэдгээр хүмүүсүүдийг санаа зовлтоор яана би гүнтээ суух, яана би ингэж болох, энэ мөнгө болохгүй яг ингэ гэсэн тэр бүх санаа зовлтын бүх бодлого хүмүүсүүдийг хөөн зайлуулж байна. Гаргаж хайж байна. Назарын Есүснээр би зайлуулан гаргаж хайж байна. Хөөн зайлуулж байна. Цэвэрлж байна. Эцэг Есүснээр цэвэрлж байна. Халелуя. Залбирч байна, хамтаа залбирч байна. Тэгээ эзэн бүгдээрээ алдаршуулцгаая. Өөртөө сэтгэлгээгээ бүгдээрээ алдаршуулцгаая. Хараахан Есүс итгээг байгаас хүмүүс байна. Цорын ганц бүтээгч бурхан байгаа. Бурхан таныг болон таны хүүхдийг нэргэн тойрны хүмүүсийг ялээд идгээс юм аа. Бурхан ялээд идгээс энэнийг мэдхэд та оюун санаагаа шинжлэлээр бурхан та үнэхээр байдаг. Бөгөөд таны хүү энэ Есүс болон таны хүү юм надад илчилж өгөөч. Энд дор бүрний зай хэлбэрээ гэж хүсэж байна. Бурхан танд илчилж өгөөд үнэхээр онцгой гэдэг үнэн гэдгийг мэдхээр бурхан итгэхээрээ хүүхдийн гадлаа үнээс хүүхд нөвчтөө эцэг ихийн залбир ласар хүчтэй байдаг. Итгэл үнэмшил байгаа үгээс үл шалтгаалаад хүнд итгэдэггүйгээс чаддаг бүхнийг хийх байхгүй юу? Хэрвээ магадгүй яг одоо сонсож байгаа хүмүүс яг үнэхээр бурханд итгээд яг нь Есүс гэдэг нь байдаг. Яг Назарын Есүснээр эдгэрхээр эдгэрчдэг нь үний юм бол та хүүхдийн гадлаа яагаад итгэж болохгүй гэж. Та хүүхдийн гадлаа энэ шийдвэрийг гаргаад та үзээч. Монгол үзээд таалдаг гэдэг. Үзээд таалдаг чинь унахыг нь үзээд тэрхүү үр дүнгийн та өөрөө бахан биеэр үз. Хинч нэг шаардаагүй. Энэ үл тийм шашин биш. Шашинд оруулаагүй. Бурхан цорын ганц хүүтэй. Тэрхүү хүүгийн Назарын Есүс гэдэг тэрхүү хүчтэй нэрийг бид ашиглахаар бурханд итгэдэг хүмүүс нэрийг ашиглаад хүүхдүүдийн дээр гар тавиад залбираад эдгэрдэг байгаа. Тэр нь үнэн баггүй. Аливаа нэгэн байдлаар бид тэр Монголын ерөнхий сайд аливаа нэгэн хууль дээр гар үсэг зурснаар тэр хууль биелээд тэр хуулийг хүмүүс дагаад явдаг яг л эрх мэдэл явж байгаа. Яг үнтэй адилхан бид Назарын Есүсийн нэрээр яг хүүхэд эдгэрхэд тэр нь яг юм гар үсэг бичсэн бурхан гар үсгээ зурцсан. Тэр юм цацсан тийм тушаал явж байгаа. Тэр тушаал яваад тэр махан мэдэр шууд нөлөөлдөг. Тийм маш олон өвчнүүдээс итгэж ирсэн. Маш олон зүйлсээс би өөрөө итгэж ирсэн. Би шил зүйтгэж нүдний шил зүйхээ бас харааны шил зүйтгэж байгаа нь бас тэгээд таны дотор боломж байгаа. Таныг уриалж чинь ингээ магадгүй яг өвчтөө нэгэн хүүхдүүд нөвчтөө хүмүүс авал энэ хүү бичлэгийг бас илгээгээрээ найс нөхөдтэй илгээгээрээ урамшуулаарай. Боломж байгаа бүгд бүх боломжийг бүгдээр үзээрэй. Манай өөрөө бурханд итгэдэг хүн үнэхээр бөөмөргөл асар хүнд хэлбэрийн шүтэн мөргөгч байсан. Тэгтээ яг амьдрахын тулд аав маань бөөмөргөл үнэхээр очиод идгээгээгүй. Имлэг идгээгээгүй. Бурхан яг идгээдэг манай хүүнийг яриадсан хүүд очиж хүү маань идгээвэл сайн байна гэд. Тэгээ тэнд итгэсэн байгаа. Тэгэхээр та бүдгээр хальж байна. Эзэн бурхан та бүдийг сахин хамгаалах болтугай, өрөөх болтугай. Есүсийн нэрээр эдгэрлийн мотор нэг хүсэл төгс төгөлдөр хүсэл хүн нэг бүрийн амьдрал дээр биелэх болтугай гэж Есүсийн нэрээр залбирч байна. Аамен.